их хүргэе. За, тоон зурхаан блог хийж эхэлснээс хойш нэг сар өнгөрөөд байна. За, бодож ясаас нэлээд олон хүмүүс бол энэ тоон зурхаа болоод энэ насар блог сонирхдаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр өнөөдөр бол 2024 оны 11 сарын 26-ны өдөр яг өнөөдөр бол өнөөдрөөс эхлээд 11 сарын 26-наас эхлээд 12 сарын 15-ны хүртэл бод гарагийн ухрах хөдөлгөөр үргэлжилж байгаа. За, ухрах хөдөлгөөн гэж юу юм бэ гэж. Тэгэхээр ухрах хөдөлгөөн гэдэг бол тухайн гаригууд одоо бидний ингэ харж байгаа дэлхийн барилаас харахад бол хөдөлгөөнд удаашраад эхлэхийг бол ухрах хөдөлгөөн гэж хэлж байгаа юм. Түүнээс биш тэр гаригууд бол буцааж ухраад эхэлдэг гэсэн үг шиг ба. Тэгэхээр дэлхийд хамгийн ойрхон байдаг барилалтаараа бод гараг бол барилтаа бод гараг бол жилд 3 удаа ухардаг. 3 удаа ухрах хөдөлгөөн хийх болгондоо тус үртэй 21 хоног бол тэр энэ ретро хөдөлгөөн хийдэг ба. Тэгэхээр энэ удаагийн ретро хөдөлгөөн бол номын ордонд болно. Аль нэг ордонд тэр ухрах аль нэгэн гарагийн ухрах хөдөлгөөн болж байна гэдэг бол тэр тухайн ордод төрсэн хүмүүсэд энэ гарагийн нөлөө энэ нэрийг эрч хүчт илүү нөлөөлнө л гэсэн үг. За тэгээд ухрах хөдөлгөөний тухайд бол ер нь Hellenistic буюу одоо барууны гэх юм уу тийм зурхаа одон зурхаачид бас нэг өөрөөр тайлбарладаг бол Ведийн зурхаа зурхаачид бол бас арай өөрөөр тайлбарладаг юм байна. Жишээлбэл одоо Ведийн астрологчид бол ухрах хөдөлгөөний талаар одоо тухайн гарагийн одоо үзэгдэх байдал нь илүү өнгөтэй одоо ингэж үзэгддэг болохоор дэлхийн хүн болоод амтны илүү сайнаар нөлөөлдгөө гэж үздэг бол харин Ведийн Hellenistic бол аль болохоор эсрэг талаас нь айлуулад байдаг бас нэг юм хоёр хандлага бас байдаг байсан. Одоо сүүлийн үед бол яг ерөнхийдөө энэ барууны болон дорны астрологчид бас санал бодол нэлээд нэг зөрүүг орж ах шиг байна. Ер нь энэ талаар бол янзаар одоо итгэхийн сөрөг нөлөө гэж тайлбарлахаа бол болцсон байна. За ингээд энэ бод гараг гэдэг чинь ямар гараг юм бэ? Энэ ер нь юуг илүү анхаарах хэрэгтэй үе юм бэ гэдгийг одоо яриад явчих. Энэ бол бод гараг гэдэг бол мэдээлэл харилцааг илүү илэрхийлдэг гэх юм уу? Мэдээлэл харилцааны үйл ажиллагаанд одоо илүү их нөлөө үзүүлдэг гэж үздэг. За тэгвэл одоо энэ юу байх вэ гэхээр ухрах хөдөлгөөний бод гарагийн ухрах хөдөлгөөний үед харилцаа холбооны асуудалд жоохон саадуулах техникийн болон одоо ер нь ямар нэгэн харилцаа холбоо жоохон саад татгаруулж магадлал байдаг жоохон удаашаадаг би одоо албан бичгийн аль нэг газар хөгөлсөн ч юм уу аль нэгэн байдлаар одоо хүсэлт тавьсан альсуулгаад гişээ төшөлттэйг одоо ямар нэгэн харилцаа бичиг баримтад солилцсон бол тэр шийдэх асуудал нь жоохон удаашрдаг ч юм уу нэг иймэрхүү юм байж болдог. За өөр бас нэг энгийн хүмүүсийн одоо бидний амьдралд бол одоо гадаад болон дотоод харилцаа хуучин түншүүд эргэж холбогдох, хуучин найз нөхөд эргэж холбогдох, хуучин хийж байсан юм аа эргэж харах ер нь бол ретро хөдөлгөөн гэдэг бол ер нь хийж байсан үйлдэлүүдээ эргэж харнаа л гэсэн юу өөрчлөж юу засах хэрэгтэй бэ гэдгийг сануулдаг үе гэж хэлж болдог. За энэ үед өөр бас нэг сонирхолтой нэг зүйл нь бол урд хийсэн үйлдэл жоохон нууц даалт үйлдэл хуйлтаа гэдэг юм уу болох айлуурууд бол бас илэр хандлагатай байдаг. Энэ талаар бол би одоо энэ зурхаг сонирхож ирсэн 20 жилийн туршид бол нэлээд олон улс төрийн хүрээндх зарим нэгэн болох айлуурууд илэрж исэн олон жишээнүүдийг бол энд мэдэх юм аа. За энийг харахаар туршлуулад ерөнхийдөө хүмүүст ямар сануулга өгч ямар асуудал анхаарах хэрэгтэй вэ гэдгийг яриа явчихъя. За тэгэхээр энэ урах хөдөлгөөний үед бол өмнө хийж байсан ажлаа дуусгалгүй орхисон бол тэр зүйлээ эргэж харахад бол талаа үе байдаг. Мөн гэрээ хэлцэл хийж байгаа шидээг орхисон байдаг бол тэр гэрээ хэлцлүүд дахиж одоо эргэж хилцэх шатанд орж бас болдгоо гэж. За дээрэс нь хуучин хийж исэн ажил бизнесүүд ямар нэгэн байдлаар саат дотор үсэд орхигдсон байсан бол тэрийгэ эргүүлж одоо сэргээх урагшлуулах ахиулахад бас сайн байдаг. За бас амьдралын явцад зарим нэгэн зүйлийг сойрхон судалж яснаа гэнтхэн одоо ямар нэгэн шалтгаанаар орхичихсан байх юм бол тэр судалж байсан зүйлээ эргүүлж нөхөж одоо үргэлжлүүлэх үнцгээрээ судлахад бас сайн үе гэж. За мөн энэ үед бол даруул мэндэ анхаараад хоолны дэглэм барих ч гэдэг юм уу ямар нэгэн шинжилгээ бүрэн шинжилгээ хийх ч гэдэг юм уу одоо цаахар кофе янз янзын одоо зүйлээс татгалзах энэ төр байсан бол тэрийг хийж чадахгүй яваад байсан бол тэр зүйлийг одоо жинхэнэ ёсоор хийхэд их одоо боломжтой байдгаа гэж ингэж бас үздэг. За дээрэс нь өөр түүхийг одоо эргэж цөхөх
зарим нэгэн одоо ойлгомжгүй үлдсэн цөөхөн баримтчдгийг хэрэгж цохиж гаргаж ирэх тийм ээ. Тийм зүйл бас маш сайн. За хуучин найз нөхдөд хуучин холбоотон хуучин одоо хамтрагч надтайгаа эргэж холбоо тогтоох энэ бас боломж тохиолдог юм байна. За өөр хайр дурлалын тухайд бол энэ үед бас шинээр одоо бас тийм хайр дурлалын харилцаа үүсэх магадлал маш одоо түгээмэл байдаг боловч энэ харьцаад ямар нэгэн байдлаар удаан үргэлжилдэг. Маш одоо хүчтэй төрөлдөж чадсан одоо тийм таталцалч гэдэг юм одоо харийн гал гэж үзэх юм бол те харийн гал дүл богино хугацаанд дүрсхийг шатаад дуустагтай адилхан ямар нэгэн байдлаар эргэж тийж үргэлжлэх тийм боломжгүй байдаг гэж үздэг юм байна. За мөн хэрвээ энэ үед одоо гүн гүнзгий харилцаанд орсон байгаа бол эритра үе одоо ингээд дуусны дараа дахиж тэр нэг харилцаагаа эргэж харах одоо жишээлбэл хайр дурлалын тухайд бол ягаан шил гэж хэлдэг чинь бүхнийг ягаанаар хараад бүх юмыг гоёор харж исэн бол тэр эритра үе дуусны дараагаас эхлээд тэр харилцаа бас жоохон бодох хэрэгтэй байсан байх шүү ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө л тэр хис үйлдэлүүдийг дандаж эргэж хардгаа гэсэн юм уу юм байна. За тэгвэл энэ үед юу хийхийг зөвлөдгөө вэ гэж. Тэгэхээр маш их үнэтэй эд зүйл судалж авахыг зөвлөдгөө. За байр сууц гэдэг юм уу эд хөрөнгө үнэт тэтлэг энэ төр авахыг бас жоохон болгоомжилдаг. Жоохон яг энэ үед одоо хитрхийн их дурлал авчихсан тэр үнэт тэтлэг чинь эритра үйл усны дараа гинтгэн чам таалагдхаа болдог ч юм уу эсвэл тэр нь ямар нэгэн байдлаар асуудалтай ч байдаг юм уу те. За нэг маш гоё одоо өндөртэй сайхан машин авчлаа гэж утсан чинь тэр машин чинь хэдэн одоо 7 хоногийн дараа эритра үйл усны дараа ямар нэгэн байдлаар чамд солихоос ч юм уу 8 буцахаас өөр аргагүй тэр хүрдэг тийм юм байж бодмаа гэж үздэг. За дээрээс нь энэ үед бас шин цаашин бизнесийг эхлэхийг бас зөвлөдгөө. Харин урд нь эхэлж байгаад ямар нэгэн байдлаар одоо саад дотор үсэт ч юм уу ямар нэгэн байдлаар гэрээ хэлцээ эндээс болоод зогссон байсан ажлууд бол харин эритра үед урагшлахад их таатай гэж үздэг юм байна шүү. За тэгээд өөр эмгтээчүүдэд сануулхад бол гоо сайхны бис засал плант суулгах энтерт бол бас хүлээцтэй хандаад энэ үеийг өнгөрөөцсөн дээр шүү гэж үздэг юм байна.